байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе сонсогч та бүхэндээ. Дараагийн ухаарал ойлголттайгаа уулзаж байгаадаа таатай байна. Энэ сүнсний сэрэлтийн тухай бол хүмүүс бол маш олон төрлөөр янз бүрийн өнцгөр бол тайлбарсан бичлэгүүд зөндөө байгаа. Тэр бүх өнцгүүдээр ч гэсэн та бүхнийг бас сонсоосоо гэж хүсэж байна. YouTube дээрээ хайгаад сүнсний сэрэлт гэдээ хайвал гараад ирдэг байгаа шүү. За ингээд сүнсний сэрэлт миний хувьд ямар учиртай вэ? Ямар ойлголт вэ гэдгийг та бүхэнтэй хуваалцахад бэлэн боллоо. За сүнсний сэрэлт гэдэг бол хүн өөрийн тэр дотоод мөн чанарыг гаргаж ирэх гэдгийг товчноор хэлбэл тэгж ойлгож болно. За тэгж гаргаж ирснээр бидэрт ямар хэрэгтэй юм бэ гэхээр бид нар одоо өмнөх төрөл гэж байгаа өмнө нь хүн болсон янз бүрийн амьтан болсон байгаа олон удаа хүн болж төрж маш олон туршлагуудыг олж хоримтлуулж ирсэн сүнслүүд байдаг. Тэгээд тэр сүнс маань өөрийн гэсэн чадвар мэдлэгтэй болсон байдаг. Хүмүүс нэг цаанаасаа нэг өгөгдөлтэй хүн гэж ярьдаг да. Авьяастай тий. За энэ хүн бол зурах авьяастай. За энэ хүн эмчлэх, дуулах гэдэг ч юм уу нэг авьяас гэж ярьдаг. Тэр өгөгдөл маань тухайн сүнсний өмнөх наснда амьдарч байхдаа хийсэн одоо суралцаж түүнийгээ дадлагжуулж суралцаж дахин давтсаар агаад одоо чадвар болгож чадсан тэр генд буюу тэр сүнсний мэдээлэлд хадгалагдсан чадварыг бол авьяас гэж ойлгож болно. Тийм учраас та өөрийнхөө сүнсийг сэрээж одоо дотоод сүнсний чадруудаа нээх юм бол та тэр өмнөх одоо наснда өмнөх одоо төрлөөдөө хоримтлуулсан тэр чадвар мэдлгүүдийг ил гарах боломжтой. За тэгээд энэ чадвар мэдлгүүд бол яаж хадгалагддаг вэ гэхээр ганцхан таны чадвар мэдлэг гэхээсээ илүү таны аав, ээж, өвөө, эмээ, өвөг дээдсийн чинь бас чадвар мэдлэг бүгд хадгалагддагаараа бас давуу талтай. За үүнийг одоо гаргаж ирэхэд юу саад болдог вэ гэхээр бидний одоо энэ одоо өдөр тутам тохиолдож байгаа амьдралын өдөр тутмын асуудлаас болоод бид нар ингээд тэр дотоод мөн чанараа гаргах одоо завгүй яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр одоо сэтгэлийн траума, сэтгэлийн гэмтэл, шаналл, тэр стресс, бухимдал одоо атаархал одоо хэр хор одоо бусд хүмүүст одоо үс санах, уурлах одоо тийм одоо сэтгэл зүйн одоо нэг хидээдсэн мэдрэмжүүдийг одоо ингэж хөлөөлөх хэрэгтэй байдаг. За тэр мэдрэмжүүд дээрээ ажиллаад би яагаад ингэ шаналаад байгаа юм те? Шаналлгүй, уургүй, гуниглалгүй, стрессгүйгээр ингээд амар амгалан мэдэрч чадах юм бол өөрийн тэр дотоод тэр мэдрэмжийг гаргаж ирж өөрийн дотоод чадварыг ил гаргахад тус болох юм аа. Тийм учраас та хамгийн түрүүнд одоо өөрийнхөө одоо яг одоо та мэдэрч байгаа тэр асуудлуудаа одоо бүгдийг чагсааж бичээд нэг нэгээр нь одоо шийдэж асуудалтай гаргалгаа талаас нь олж харах хэрэгтэй. За жишээлбэл одоо нэг гуниг төрдөг ч юм уу те. Тэг би яагаад гуниглаад байна гэсэн чи өдөр одоо уулзсан хүн танд гуниглуулахаар үг хэлдэг ч юм уу. Эсвэл байгаа амьдралдаа сэтгэл хангалуун биш. Сэтгэл дундуур байгаа учраас гунигладаг ч юм уу. Тэр шалтгааныг олроод за би энэ байгаа амьдралтаа гунигласнараа надад ямар ашигтай вэ те? Би ингэж удаан байснараа энэ дараа надад хэрэг болох уу гэж өөрөөсөө асуугаад ямар ч ашиггүй хэрэггүй зүйл байх юм бол гуниглах шалтгаан байхгүй юм бэ штэ гэд өөртөөгөө ярих юм бол тэр одоо гуниглах мэдрэмжийг алга болгож болж байгаа. Гэх мэтлэнд гой тайван байгаа тэрэнгууд яг бид нар юуг хайх вэ гэхээр бүтээл тойрох тал дээрээ анзаарна. Тэгээд тухайн өөрийнхөө одоо мэдлэг чадвар тэр одоо сурсан мэдсэн зүйлүүдээ одоо бусдад хуваалцах, тэрийг одоо ур чадвар болгож гаргах дээр анхаарна гэсэн үг. Одоо эмч хүн байтал эмч хүнээ мэдэхгүй ингээ өөр мэргэжлэр яваад иж болно штэ. За барайч хүн байж болно, ангаах чадвартай. Тэгэхэд өөрийнхөө ангаах чадвараач мэдэхгүй яваад иж болно. Тэгэхээр яг гой ингээ чимээгүй сууж агаад ямар нэгэн уур бухимдал төрөхгүйгээр ингээд бүх тэр одоо сөрөг мэдрэмжүүдийг нэг нэгээр нь ангааснаар та ингээ чөлөөлөгдөөд тэгээ яг өөрийнхөө одоо дотоод хүн буюу дотоод сүнсээ одоо ингээд сэрээгээд гэж ярьж болно.
тэрийг ажиглаж эхэлнэ. Тэгээ юу гэж хэлэх вэ гэхээр би яг одоо юу хүсэж байна? Би яг одоо юу хиймээр байна гэж өөрөөсөө цэврээр асууна гэсэн үг. Ер нь тэгдэг штэ. Ээж тэгж хүссэн болохоор аав тэгж хүссэн. Найз зөвхөс маань тэгж хүссэн учраас би ингэж хийж гин. Би хүний төлөө явж гин. Би буян хийж байна. Би сайн хүн байна. Хүмүүс ч гэсэн чамд итгүүлсэн тий. Чи бүхнээ надад зориулвал чи сайн хүн болно гэж итгүүлсэн. Тэгээ чи өөрөө хураач хөрмтлүүлсэн зүрч байхгүй бүх зүйлээ хүмүүсийн төлөө зориулсаар агаад өөрөө ингээд туйлцсан, ядарсан, шантарсан яг тийм үе байдаг. Тэгэхээр хамгийн чухал зүйл маань та өөрөөсөө асуух байхгүй юу? Би яг юу хүсэж байгаа? Би яаж амьдрмаар байгаа? Юу хийж амьдраад байгаа? Дотоод сүнс чинь хэлж өгдөг танд. Та бичиж болно. Би яг одоо юу хийхийг хүсэж байна гэж цаасан дээр бичээд үзээрэй. Тэгээ хариултын зүгээр л биччих мэдрэмжээрээ. Одоо уран зураачид нэг онгод орно гэж ярьдаг штеп. Шүлэг бичдэг хүмүүс ч гэсэн онгод орно гэж ярьдаг. Тэр онгод гэдэг зүйлийг яг чөлөөтэй гаргахад оршоод байгаа байхгүй. Дотроос ингээ ундраад гараад ирдэг. Яг ухамсартай сэтгэл зүгээрээ бодох шаардлагагүй ундраад гараад ирдэг. Тэр өөрийнхөө чадварыг нэг илрүүлэхэд л оршоод байгаа юм болов уу гэж харж байгаа. Тэгэхээр би та бүхнийг одоо яг одоо өөрөөсөө асуугаад юу хүсэж байгаагаа асуугаад тэр хүсэж байгаа зүйлээ хийгээсэй гэж хүсэж байна. Багаар ч болтугай хийгээрэй. Аль болох тайван байгаад, амгалан байгаад би яг одоо юу хүсэж байна гэж бодоод тэр хүсэж байгаа зүйл дээрээ төвлөрөөд тэрийг хийхийн тулд надад юу шаардлагатай. Тэр шаардлагатай зүйлүүдийг багаар бэлдээд тэгээ хийж эхлэх юм бол та бүр одоо юу гэмдээ Аз жаргал, амьдралын утга учир тэр бүх зүйлийг мэдрэх боломжтой. Энд чинь би шүү дээ. Би энийг хийж явахдаа л үнэхээр жинхэнэ амьдрсан шиг амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрнө. Тэрийг л ойлгохыг сүнсний сэрэлт гэж хэлж байгаа юм болов уу гэж би бодож байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.